За дахиад нэг хүн subscribe хийсэн байна. Тэгээд 32 болчихоор нь тэр 32 дахь хүнийхээ нэрэмжт тэр хүнээс болж дахиад нэг бодлого отохоос чи ингэж байгаа маа. Энэ 32 болчих тоххой. 31 бичлэгтэй. Тэгээд subscribe-аас цөөхөн бичлэгтэй авахлцгаар. Ингээ нэг бичлэг хийе гэж бодсон юм уу? Тэнцүүхэн байлгаал яваад бай гэд. За 29-ыг отчих. Distinct powers гэнэ. Powers гэдэг нь зэргүүд баг та. Distinct гэдэг нь ялгаатай гэж байгаа. Ялгаатай зэргүүд гэж байгаа юм шиг байна. Тэгэхээр ингэж А нь бол 2-оос 5-ын хооронд, Б нь бас 2-оос 5-ын хооронд байх. А-гийн Б зэрэг гэдэг тоонуудыг авч үзье гинэ. Тэгэхээр А нь 2-оос 5, Б нь 2-оос 5 гэхээр 2-ын 2 зэрэг, 3 зэрэг, 4 зэрэг, 5 зэрэг. Дараа нь 3-ын 2 зэрэг, 3 зэрэг, 5 зэрэг. Тэгэнгүүтээ хамгийн сүүлд нь 5-ын 2 зэрэг, 5 зэрэг. Эдгээр тий. Тэгээ ийм зэргүүд үүсэж байна. Тэгээд ингээд зэргүүд байгаа шүү дээ. Тэгэнгүүт дараа талаар нь ингээд тавья гинэ. Тэгээд давхартлыг ингээд арилгачих гинэ. Энэ давхартаад байгаа юм байгаа мó? Байгаа шүү дээ тий. Энэ 16 давхартаад байгаа шүү дээ. Энэ 16 давхартаад байгаа. Тэгэхээр 15. Энд чинь энд 16 тав байгаа шүү дээ. Гэтэл давхартлыг арилгахчаар ингээд 15 тав болчлоо гинэ. За тэгэхээр 2 нь А нь болохоор 2-оос 100, Б нь 2-оос 100 гэдэг нөхцөлд ингээд бүх зэргүүдийг нь олоход нийт хэдийн янзын ялгаатай зэргүүд байх вэ гинэ. Хариу нь энэ байна л да. За энэ бол нэг ойролцоогоор 99-ийн квадрат боломжоос ийм байна гэхээр нэлээд давхцаад байгаа юм байна л да. Хоёрын зэргүүд бол амар давхцаж байгаа бох тэ. За нэг ер нь бол хоёрын зэргүүд бол илэрхий давхцсан шүү дээ. Энэ дээр бол хоёрын 4 зэрэг бол сайн харсан шүү дээ. 4-ийн 2 зэрэгтэй тэнцэж байгаа те. За 16 байгаа шүү дээ. Энд ч өөрөө 16-гийн давхцаж байгаа. За бүр ингээ 2-ийн 4 зэрэг. Энд дээр ч 5-ын 4 зэрэг бол 25-ын 2 зэрэгтэй давхцсан шүү дээ. Гэх мэтчлээ. Тэгээ давхартлууд ер нь зөндөө өснө л дээ. За нэг олон оронтой тооны ба. Тэрэн дээр memoization хийж агаад string болгочтой юм уу? String болгож агаад memoization хийж агаад ботчоо. Асуу болцсон. За. Нэг ингэн л дээ. Мемого болохоор за зүгээр map хийчихв. За 10,000 хүрэхгүй болохоор эренбэлч мэрэмблэхэд асуудал гарахгүй хаа. String нэгтгэж за тэгээд юу вэ? Хадуурч авч. Түрүүн бахан бодлоод юу бахан юу харчихсан. Юм уншаад код нот бичээдсэн. Сенсорж ин да. Утгагүй юм байна л да. Утгагүй яах юм байна л да. Яах гээд байгаа юм байна л да. За. A нь B. За тэгээд за энийг бол нэг хөөхөн ботчихно. За хамгийн ихтэй 100-ийн 100 зэрэг чинь 100-ийн 100 зэрэг бол
101 оронтой тоо байгаа шүү дээ. Хамгийн их нь. Тэгэхээр 100-ын 100 зэрэгч юу хийдэг ч юу сая бэ? 100-ын 100 зэрэгч 10,000 оронтой тоо байгаа шүү дээ. 10,000 хөрхүүгүй юу? За онлоор бол 10,000 1 оронтой байгаа. За энийг 20,000 гэж. 20,000 урттай стрингийг ингээд санах хот хийн гэхээр багтгал бах та. Мэдгүй за үзье. Нэрээ сонирн бол авчлаа шүү. За 100 хүртэл. Эйгэл үзье. Болохгүй бол тэгэл тэрлээ. Арай өөр. Би нэг бүр хамгийн анх бол Python дээр бодчихсон. Python бол яг ийм олон онтой тоон дээр бол жаргал шүү дээ. Тат агийн ха нэг зэрэг нь биднэрт хэрэггүй шүү дээ. Хоёроос эхэлнэ үстэй тий. За. Тэгэхээр агийн нэг зэргийг шууд зэрлэгшүүлээд ингэчнэ. Тэнцүү шууд А гэж. Тэгээд нэг гэд. За тэгээд ингээ үржүүлээ явчих шүү дээ. За одоо би үржүүлээд Б-гээр үржүүлчээд сансан тоогоо урагшин зайлуулад гэх юм байна те. За сансан тоо орж ирээд жоохон төгтөл. За төгшөөгд юу утах те. Good. Okay. Ein. Zuwageig үрчгэн А. Нэмхэн сансан. Гэнэтэй сансан маань болохоор агийн бу элтэй тэмүтэй агийн болохоор за энэ бичиглэлийг ямар хөвчөж байна. Тэгээ одоо нэг while явж хэрвээ сансан маань тэгээс ирсэх байвал тэгээс ирсэх байвал агийн ингэдсэн тэ тэнцүү сансны тэнгүүтээ сансан за ингээ үржүүлчлээ. Ингээ хоёр зэргийг нь олоод одоо энд хоёр зэрэгээ олсныхаа дараа одоо нэг стрим болгоод функц чичнэ. Trap to memo гэнэ. Эсвэл memorize гэх юм уу. Нэг юм. За memorize нь болохоор memorize маань болохоор string гэж аваад тэнцүү манай тэгдгээр нөхөрч нь болохоор ийм штэ те ингэнэ
Леннээс хасган 1 ингэнэ. Энэ арай илүү хурдан байж магадгүй. Тэгээд нэмхэн тэнцүү агийн биш W. За ASCII-ийн юу гэдэг лээ. Цифрийн ASCII 48 байдаг лөө. Агийн 48 байна. Тийм тэг чинь 48 байна. Тэгэхээр за нэмхэн 48 гээд энийг гिचдэг баха тий. Тэгээ тэмдэгт болгоод string нүгөө нэмээд тэгээд мемогийнхоо нэг юм игдүүлээд ганцхан урталт нь тавьж ийлэх тах. Зөрөөдөх юм юу ах вэ? Ахын гэлж хахад. За энэ ингээд давхуртал нь арилж байгаа. Ингээ баг болчихно шүү дээ. Ингээ болчихно. Удаа ажиллах нь байна. Өөр хэдөө. Алдаагүй код чичдэггүй нэ. 9183 гинэ. Ингээл болоо юм шүү дээ. За одоо эндээс арай өөр юм хийж заяа. За ямар тоо яаж давхартаад байгааг харъя л да тий. Хэдэн удаа давхартаад байгааг. Гэж болно шүү дээ. Хэрвээ P-ийн за давхартаад байгаа тоонуудыг олъё гэж үзье. Тэгэх юм бол P-ийн first нь энэ бол ийм одоо ороод байна шүү гэж болж байна те. Юу болчихоо? Нүдний өмнө зураагаал. За. За энэ давхарж байгаа тоонууд нь давш. За энэ зарим нь бол хасагдсан л бах л та. Энд дэлгэцэн дээр харахгүй л бах. Яг уу. За эхлээд энийг хэвлэхгүй болгож жагаад. Ингээд тэгээд зогсоогоод ингээд зогсоогоод ингээд ингээхээр арай гоё харагдах тий. Энэ одоо хайш юм бэ? Өөр давхартаад байгаа тоо байхгүй бах та. Энэ л давхартаад байгаа юм. Энэ минь вэ шүү дээ тий энэ. За. Энэ давхарж байгаа тоонууд нь л байна л та. Энэ бол 4 орсон байна. Энэ бол 3 орсон байна. Энэ балаа урт юм 2 орсон байна. Яхараач 2 орчтой. Нэг тиймэрхүү. Манай юу муу хэд орсон байна үзэлттэй. Хоёрын 60 зэрэг. За 2-ын 30 зэрэг. 2-ын 32 зэрэг. 2-ын 32 зэрэг ч идэв төглөө. 2-ын 32 зэрэг гэдэг чинь энэ шээ. Энэ штэй те. Энэ 6 болгоод энэ бол жишээлбэл хэд орсон харалт те. Энэ бол 3 удаа давхартаж байгаа юм байна. 3 зэрэг дээр за үнэн бахаа. За модчлаа нэх сүртэй.
юм бодоод ирсэн чинь гайгүй л юм шүү дээ. Нэг иймэрхүү бодлого байна. 29 дугаар бодлого. Нэг иймэрхүү байлаа. За дуслаа.